Эсвэл эдэн жил ажил идэвхтэй хайж ийн гэх юм уу? Сайн минь намайг нэгэн сөрөнгийн болромоо гэдэг. Сайн байна уу? Надыг нар үзсэн баяр гэдэг. Шутисийг нэг механик инженерийн сургуулийг болохоор тээврийн удирдлага болон бизнес удирдлагаар хавсарсан мэргэжлэр төгссөн. Санхүү бизнесийн дэд сургуулийн нэгтгэлийн мэргэжлэр төгссөн. Одоо энэ дагалдаа ажиллах хөтөлбөрт шилжих хөтөлбөрт хамрах одоо баяртай. Фэсээр л явж явах нэг юм мэдээллийг олж аваад эднийхтэй сайн хамрагдсан. Тэгээ өнөөдөр бол ийм ажилд орох газараа өөрөө эхэлж очиж уулздаг юм аялал бол анх удаа явж үзэж байгаа гоё ялла. Тэгээд апуг мэдгэл болохоос ямар дотроо ямар байдгийг мэдэхгүй. Өтгөөний наваад хэрэгжилжсэнээс бол яг ингээ яаж үйлдвэрлэл явуулдаг нь бол харж байгаагүй. Тэгээ өнөөдөр ингээд очиод танилцаад гоё үйлдвэр байд юм байна. Хүнсний томоохон үйлдвэрүүд ямар зэгцтэй гоё ажилтгийг харах бас гоё ялла. Одоо энэ ингээд чанах одоо процесс явагдах үед эндээс ингээд уур гардаг шүү дээ тий. Тэнгүү тэр уурнаас нь бид нэр хураач авч цуглуулдаг. Уурнаас одоо нэг CO2 буюу нүүрс түвшний хийг нь хадгалж агаад буцаага газтаа уусундаа ориглоо тэрэг цэцэнгтэй бид нэр газ олгоод ийгээд ашиглацдаг. Ерөөсөө л айгүй хүн л ажилтдаг л гэж ойлгоод байсан чи яг ингээд оролцоод ингээд танилцсан чинь бүх юм нь болохоор нэг автомат ороотой хүний үлэмрийг айгүй тийм сонирхолтой автоматар дээр рофт нь очиод ингэ гаргаад ирчихдэг. Тэгэхээр тэр хүртэл автомат агуулгах дээр ч гэсэн ямар ч хүний гар оролцоо байхгүй. Хоёр дахь компани дээр очиод тэрээсээ айгүй их төрлөө том машины тоног төхөөрөмж борлуулдаг. Вест эзэлгээд. Тэгээд манай байгууллагын дээр бол одоо хүн машин механикийн засварчин, хүн машин механикийн операторчин гэсэн юм ажлын байруудыг хэрэгцээ их байдаг бөгөөд энэ ажлын байруудад ажилтнаг бол ер нь бол өөрсдөө хургаж дадлагжуулж ингэж авах шаардлага гардаг. Тэр үүднээсээ манайх бол энэ хөтөлбөртөө хамтарч ажиллаж байгаа. Миний мэрэгчлэлтэй холбоотой ахаа дээрээс нь сонирхол том машины мэдлэг тэрийг бас сурч авах нь тэр нь бас айгүй таалагдсан. Манай салбарт одоо техникийн мэрэгчлэлтэй техник дур сонирхолтой тэгээд тэрүүгээр хөгжих боломжтой тууштай ажиллах тийм залуу улсууд байвал их зүгээр гэж боддог. Тэгээд компаниудад тулгарч байгаа хүний нөөцийн хомсдыг одоо танаа хөтөлбөр шийдэж болох боломжтой гэж ойлгож байгаа. Төлбөрийг олж хараа тэгээд холбогдоод өөр хөдөө орон нутгаас зориод ирсэн тэгсэн чинь олон сургалтууд байна. Тэгээд дахиад сурч мэдэх ажлын ярилцлага гээд айгүй хэцүү байна. Дагалдан ажиллах энэ хөтөлбөрт хамрагдсанаар өөрийгөө илэрхийлэх, тэгээ ерөнхийдөө ажилдаа болох, өөрийнхөө үнэлэх үнэлэмжийг мэдэрнэ л гэсэн үг юм.